Улсаймгийн ховд сумын харьяат Сүлжээ спортороо Хяман констракшн компани улсын ирсэн Бацуур Улсаймгийн Улаангам сумын харьяат Батлан хамгаалахын их сургуулийн бүх улсын арцга Батөрших Улсаймгийн Сагил сумын харьяат улсын арцга Бэмбэжөв Сэлэнгэ аймгийн Жавхан сумын харьяат улсын арцга отгөрлөнөр багнасаар админ талбайд орж ирлээ. Бүтэн жил тэсийн ядан хүлээдэг улсын их баяр наадам маань хаяанд ирлээ. Уснууд галын маань бөхчүүд бэлтгэлээ базааж уламжлалт галынхаа наадам баярыг өнөөдөр эхлүүлж байна. За энэ жилийн наадмын онцлог та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Том ой давхцсан 1024 бөх барилдсан Монгол төрийн наадам дэлгэр том болно. Бас энэ удаагийн манай сорилго барилдааны баярын онцлог гэвэл манай уснуур бүхэн галаа бөхчүүдээс гадна ойролцоо бэлтгэл хийж байгаа. Бусад одоо аймгийн бөхчүүд бас оролцож байгаагаараа энэ жилийн манай галын наадам бол онцлог болж байна. За хүчит хэн барилдааны нэгэн даваа эхлэхэд бэлэн болж байна. Зүүн баруун талын засуулууд барь эзлээрээ. Бөхчүүдэн бэлтгэлээ хийж байгаа жилжин бэлтгэлээ хийсэн одоо галдаа бүр ихт гарсан. Нэг 50 гаруй бөхөд галд гарсан байл. Бөхчүүдэн бэлтгэл сургалтаа сайн хангасан. Ер нь барилдах бэлэн байгаа. Ганцхан зүгээр яг барилдааныхын талбартаар одоо барилдааныхаа юу л ажиллагаа гэж ингэн одоо ёсоор нь хийж хайх ёстой хүнээ цагтаа хугацаанд хайж авах ёстой маань зөв авч барилдааныхаа ерөнхий төлөвийг сайхан засчих асуудал одоо хэрэгжсэн дээ. Тиймээс энэ бас одоо амжилттай сайн барилдана гэж бодж байгаа давар гарсан начин за харцаг одоо бөхчүүд маань ер нь нэлээд одоо чамба бэлтгэл хийсэн байна. Тэгтээ бол баяр наадмын өдрөл бүгдийг шийддэг болохоор тэн дээр одоо өөрсдийнхөө хүч чадлыг хязгаарч яг л тэр ажил дээр одоо өөрийнхөө хариуцлагатай хүч чадлыг зарч чадж гэнэ гэдгээр одоо шийдэгдэх шүү дээ. Тийм л юм болчихсон. Бэлтгэл сургууль сайн болсон байна. Одоо ч бас гэдэг хоног байна. Тэгээд өнөөдөр сорилго барилдааны хийж галынхаа нээлттэй хийж баян үлгэ бусдын аймгийн бөхчүүд энэ хоёр хаваар бэлтгэл хийж байгаа бөхчүүд бүгдээрээ л оролцсон. Тэр бас одоо зөх хэмжээний амжилт хараа сууж байгаа шүү дээ. Дөрөн төгс нар магнаасаар бөхчүүд барилдахаар барилдааны талбарын төв ногоон дэвжэнэ дэвн дэвсээр гарч ирлээ. Улсын аврагман хотод сумын зан дэмбэрэлд орж улсын арслан бүрэн төгстэй сумын зан үлзий сайхан улсын арслан Бацууртай сумын зам Бацрын улсын арцга Батөршихтой сумын зан Жам болоод улсын арцга Бэмбэжөвтэй сумын зан Баяр нэмэх улсын арцга отгөрлөлтэй сумын зан Оргил Баатар нар онолтарсан бөхчүүд барилдахаар гарч ирж байна. Жилийн наадам Баяр дурсдагдаад түмнээс төгөлдөр яваас 1024 мөх баяр наадмында ирчүү бөхчүүд байж сургуулаа хийгээд баян мөн хавраг өрүүлж байсан. Одоо удахгүй наадам хаяасан. Наран бүлэг Монгол улсын ургадвагийн наадам бас сорилго төрүүлсэн ийм сайхан өдөр болж байна. Миний хувьд бол бөхчүүд бол 97 онд аймаг ардан цалтаа энэ харцааны зэрвэн дэмжигдэх газар гарч ирсэн. Одоо яг 19 жилийн өмнө тэгээд бас 19 жил наадмын бэлтгэл болсон байна. Би 9 сараас хойш Бөхчүүд бол галын дасгалжуулагчийн ажлыг авсан. Тэгээд бас өвлийн бэлтгэл сургуулаа хийгээд одоо наадмынхаа бэлтгэлийг хастай амралтан дээр хийгээд өөрөө ч гэсэн бас зодголохыг бодож байна. Тэгээд наадам хаяанд ирсэн. Одоо бүх бөхчүүд барилж ирсэн бөхчүүд одоо ер нь олон жил оёгдсмаар шиг л болдог бөхчүүд бол. Тэгдэг байх энэ жил бас бид бас бэлгшээгээд улсын чин Эрдэнэгийн сумын зам яваагаар бас мөнх давргаа 1024 төрүүлж ирсэн. Тэр тухайга бэлгшээгээд бэлтгэл сургуулаа чамбаа хийгээл Харстан дэмжигдэх газруудаа Сэлэнгэ аймаг, Баян үлгийн аймаг, Увс, 3 бүхэн гал хамтар бэлтгэл сургуулаа хийгээд тэгж чинь дээ.